Би амар гоё юм дулаахан мэдрэмж төрүүлэх гээд халуун цамц өмссөн чинь бүр халууцч өглөө. За яах бичлэгээ дуусгана да. Дараагийн өдөр нөхрийнхөө нагаад захынд очсон. Ер нь хүүтрээд ирэхлээр гэрийнхаа хаяаг ингэж тойруулж шороогоор мандаг. Тэр ажилд нь туслаад ирсэ. Ийм алхтай баатар гэдэг чинь мэдгүй байгаа юм баг. Таныг харуулчихна. Хоёул ингэ малгай толгой адилхан стил имиж юу төстэй байна уу юу? Яа, хаяга манаж дуустаа. За маргааш нь болохоор би ээж охидын өдрлөг гэдэг өдрлөгт очиж оролцсон. Нээлтэн дээр нь хөгжим тоглож тэгээд бас тэнд оролцож байгаа 100 охинд ээж битээр өөрсдийнхөө хүүхдийн намаас дурсагсан. Тэгээд олон ээж охинд тийм гоё хамтдаа дурсамж бүтээх их тийм сайхан өдрлөг болж байсан. Сайн ч унтраад дэмжиж олчих юм шиг. Ашаасангүй алхаж явна. Өнөөдөр та бүхэнд намаа дуусгасан хүүхдийн зохиолч ганц шингээгүүрийн удам дамжсан 3 бүтээлч юм шүү. Сайн сайхан өдөр томцсон бүх ээж охидуудаа баярын мэнд хүргэе. За харийнхаа ажил руу ирлээ. Ямар тахин лээ? Өгөөмөр ихсэн юм байна те. Манай хэлж одон гарсан юм маань яраа гарсан. Маргааш нь болохоор би нөгөө хуучин юмаа ингээд шууд хаягахгүйгээр өөр одоо хэрэгтэй юм юу болгож болох уу гэдэг тийм юм жоохон сонирхоод байсан учраас сургалтанд суухаар очисон. Тэгээд цаас дахин боловсруулах нөгөө сакс шүлжих ийм нэг удаагийн савхаар цүн хийх мэх гэдэг янз бүрийн сургалтууд байсан. Би болохоор хуучин хувцас даавуугаар ингэж нөгөө дэвсгэр хийдэг. Тэр ангид нь суусан. Тэгээд маш их цаг орох юм байлээ. Би бүр бараг хевс хийгээл ирэх юм бах гэж бодсон чинь жижигхэн ийм нэг дэвсгэр шиг юм хийгээд нөгөөтгөө яг анханаас нь жигт татаагүй болохоор нөгөөтг маань бүр сүултээ ингээд номраад сагс чим шиг малгай чим шиг юм болоод
Тэгээд дууссан. Тэгээ ер нь байгаль дээлтэй байх, хог хаягдлаа баг гаргах гэдэг талаас нэлээд тэм зүйлийг ухаарч авсан. Маш үр дүнтэй өдөр байсан. За өнөөдөр амралтын өдөр Redesign Mongolia гэдэг группийн багш бэлтгэх сургалтанд цуглаа явж байна. Энэ хоёрын ингэж нийлүүлээд хөөс олгож болохгүй шүү. Шглалаа шүү. Энийг амтлаад дэше харуулаа. Нөгөө материалынхаа юу? Зөв. Нэр ингэчээр хөөрхөн ч юм уу. Энэ ямар гоё юм хийчвэ. Энэ одоо тэгээ цаас юм уу те? Агшаач хийцэх хөөрх. За нэг юм боллоо. Тавчин доончтой тий. Ийм жижиг богино. Өнөөдөр яг хөө тий. За дараагийн өдөр нь манай дүүгийн сэвлэг үргэх ёслол болсон. Би тэгээд ихч гэдгээс гадна бас зураг дарж бичлэг хийх үүргээ биелүүлсэн. Хамгаалж өглөө. Чи яасан? Юу тэрийг шатлаад ууцлаад өгөхгүй. Мондог эрдэмтэй сайн болоорой минь. Ханы чам. Уурчаар юусоо угаасаа бүхээс сэргэж уурчаа. Дараагийн өдөр нь болохоор би марафон дэмжих гэж очисон. Ковидаас болоод яг 2020 оны Нью-Йоркийн марафон Нью-Йоркт болох боломжгүй болоод тэгээд оролцох гэсэн хүмүүс нь яг өөрийнхөө улс улсад оролцох болсон. Манай нагц ах эгч нар нийлээд 4 хүн 42 км-т марафонд гүйсэн байдгийн. Уг нь бол манай гэр бүлийнхаа яг нэлээд хэдэн жилийн өмнөөс бөөндөө ингээд ууланд алхахдаг болоод тэгээд яг ийм 5 гишүүн үлдээд 7 хоног болгон тогтмол алхахдаг байсан байхгүй юу. Би уул нэг нь байсан. Тэгээд би Австри яваад ирээд буцаж Япон явж маад ингээд тогтооцоогоогүй болохоор манай дөрөв ингээд намайг хаяад бүр мундаг болоод нэг битсэн чи бүр гүйлтийн тамирчид болцгоосон байсан. Одоо дулаараад ирэхээр ах ихтэй араас бас гүйж нэгдэе гэж бодож байгаа. Яалтчгүй ингээд тэр хэдийнхаа нөгөө бие махбод дээр хөөрчлөлтийг харж байгаа учраас энэ спортоор хичээлэх нь яалтчгүй зөв зүйтэй юм байна гэдгийг харж байна. Тэгээд харсаар үжиж хичээлэхгүй ингээд залхуураад ивэл бас амар тэнэг шүү дээ. Манай хэд нэлээд олон цаг гүйсэн, маш их ядарсан баг. Тэгтэл 42 км-ийг гүйж дуусгана гэдэг нь өөрөө маш юм бахархмаар гоё амжилт байсан. Тэгээд би бол өөдөөс нь тосч нэг жоохон байрлжгүйгээл амьсгаад ич зогсоол. Тэгээд буцаж бараанд ирэхэд нь ингээд огтж гоё найз нөхдөдтэй хамт огтж авсан. Ахш нарыгаа тосож гүйж байна. Хааханд яваа нэг харчаад. Таваг алхаад явсаар байтал томгойч байна. Нэг тойрч буцаа хүрээд ирч. Ундаг юм. Амжилт хүсье. За гайгүй юу алцааж байна. Сүүлийн тарго. За хичээгээрээ банаагаар. 10 км гээд таслаа. За ямар хөөрхөн. Иви ядарсан уу? За хичээгээрээ цаваач яахгүй юу? Цаваач бүртэн ирж. За би агаал тустай гүгэн бах гэж бодсон. За тэг өөр өх юм байл үгээрээ. Зам тогтод ийм өгч чинь хөөрхийн. Би лаг гүйж мөгөл. Ундаа авч маалаа биш тамирчин шиг явж өгч байна.
Видео гэсэн бэлгэнүүдийг хараа. Жижиглээд хэрчсэн амар хөөрхөн. 21 дахь өдөр Гүү соёл гээд хөгжмийн дэлгүүрээс хамгийн сүүлийн дулаан өдрийг тохиолдуулаад баскин хийсэн. Баскин буюу одоо гудамжинд нэг чөлөөтэй хөгжим тоглодог. Би ийм юмд бас өмнө нь яг оролцож байгаагүй. Дээрээс нь зүгээр л камерын өмнө ингээд дуулдаг болохоос яг хүмүүсийн өмнө дуулж үзээгөө амар эвгүй байсан. Дууныхаа үгийг ч чийжлээгүй зүгээр ном руу хараад тэгээ микрофон руугаа ингэж дуулж байгаа салгаарч малгараад. Гэтэ ах вэ тэгэл гоё л байсан шүү дээ. Маргааш нь болохоор би Монголын үндэсний радио дээр очиж нэг радиогийн нэвтрүүлэгт ярилцлага өгсөн. Залуус цаг үе гэсэн баха. Гэхдээ би ер нь хаяа нэг тиймэрхүү нэвтрүүлэгт орсон ч гэсэн ер нь эргэж үздэггүй өндөө нэг үзмээр санагддаггүй. Гэхдээ одоо бол би нэг гитарын тэмцээнд орж исэн бичлэгээ олж үзмээр байна. Телевизээр гардаг л гэсэн. Гэхдээ яг аль сугаар яаж гардыг мэдэхгүй байна. Манайх телевиз байдаг болохоор тэр үедээ бол үзэж чадхааргүй байсан юм аа. Одоо ч нь бол 2-3 жил өнгөрцөн болохоор үзмээрээ. Өнөөдөр болохоор үндэсний телевизээр очиж радиогийн нэг нэвтрүүлэгт. Одоо таньж нүг таньж байна даа. Ёо. Сэтгэлээс орсон. Өөрөө нөгөө юу өөрөө чи нөгөө цахим хуудасаар ингээд ороход айгүй нөгөө сурсан хөгжим ийм тийм. За маргааш нь болохоор би Гүү соёл хөгжмийн дэлгүүр дээр бас ер нь үнсэн. Яагаад тэгэхээр эдний хөгжмийн дэлгүүртэй хамтраад би нэг гитарын онлайн хичээл хийсэн. Тэгээ бичлэгэндээ бол орсон. Дараа нөгөө эвлүүлэг дуусны дараа эхнээс нь бүх бичлэгүүдээ үзээд нөгөө алдаатай юм байх юм бол хянах хэрэгтэй байсан учраас өглөөнөөс хавлаад орой болтол бичлэгүүдээ эхнээс нь үзье. Тэгээд орой нь болохоор нөгөө 20-наас болоод бүх хүмүүсийн л нөгөө унтаж усах цаг нэг сонирн болсон байгаа штэ. Би чи нөгөө өглөөний саятан маятан гээд янзын ном уншаад байсан чинь байдгүй. Өглөө гэдэг үгээ баг марцсан. Тэгээд үд болтлоо унтахаар чинь шүн унтахаа үзэхгүй. Тэгээ шүн 2 өнгөрчөөд идэг нөхөр битээр ингээд дээшээ хараа хөвтөөд идэг нойр хүрдгүү. Хоёлаа ер нь гарыг яадаг ингээд. Тэгээ шүн зайсан толгой гарсан. Тэгээд айгуу сайхаар амаанчиг гоё явж ирсэн. Хамгийн мангар нь замдаа нэг шүлэндээ онгорхохоор нь ороод тэгээ хоол. Гэхдээ бид хоёр хоёулахна биш тэнд зөндөө хүмүүс унтаж унтаад хоол идэ бийжд юм хэлээ шүү дээ. Алим атгсан юм шиг ийм хэлбэртэй барина. За тэгээд P буюу эрхийн уруугаа нэгдүгээр утсан дээрээ тавина. Ийм урагшаа бүр биш. Эсвэл энэ нь байрлал нь өөрчлөгдсөн биш. Яг л ийм ташуу хэмжээтэй байрлалсан байх хэрэгтэй. Удаанаасаа сайжруулад зөв хэмнэлтэд тоглолт болсныхоо дараа хурдаа нэмсэн дээр шүү. Бидний 2 цаг болж хорсноо. Зэсэн гаргаар бит 2. Төгсдөгөл төр ялтан сайхан. Оо энэ чи шүн бүрээ. Хотл юм да тийм ээ. Нэг сургууль сатан байсан ороод байгаа шүү дээ. Хойлоод. Юу бисийн тонсон байна шүү дээ. Одоо бисийн жил орон суудалтай болцсон. Маргааш нь ээжүүдээр нэг уншигч зохиолчтой уулзалтанд явсан. Ерөнхий гол зохиолч нь ээж. Тэгээ би зүгээр хажууд нь
хөгжим жоохон ингэж зугаацал үүрэгтэй очисон. Уулзалтанд очиод уулна хүүхдийн дуу муу хамт дуулмаар бэдгийн тэгэд хүүхдүүд өөдөөс ганган цагаан гэд ганган цагааныга бүр ямар лаг дуулна гэж санаа. Бичсэн үгнүүдээс аль нь танд хамгийн гоё санагдсан? Манайс бол сууж иддгүү дандаа нөгөө нэг бишгээ аваа шатаар тийш өгсөн явцарчдаг байсан болохоор Цөөн хоёр батхтай. Бэтгүүтээ орж хаардаг хэзээ бомб өгүүлсэн Юу гэж хэлээ нэрмэрийг хийх юм бэ нэ. таныг бол хамгийн сүүлд л гарга гэдэг шүү дээ. Харин тэгөө. Тий. Гадаар нь гараад биш өсөж гараад цуг дуурчих гээд байсан. За. Хүүхдийн төлөвийн юм гэсэн баггүй. Тэрэндээ ажилласан чи тэрэнд орсон чи тэднийх битүүр авахтай нэг мянган хүүхд билээд аваад орсон. Хань шиг бүгд цаа. За өнөөдөр багш дээр тустай гадуур ажил хүйцэлдэхгүй явж гин тэгээд эхний байгууллага дээр орсон. Яг бас нааштай арга авч чадсангүй. Тэгтээ яах вэ? Дараагийнхаа байгууллага руу одоо яваад үзнэ. Цайны цагт харчлаа. Бөглөж явсараа гал. Таарах юм даа. За тэгээ миний намрын налгар сайхан 25 өдрийн үйл явдалтай танилцсанд баярлалаа. Бичлэгийг маань энэ хүртэл дуустал нь үзсэнд дахин баярлалаа.